Намус 48 төгс сурлын шин дугаараар Ираны хөлбөмбөгийн талаар ярихаар байгаа. За тэгээд өнөөдрийн дугаар дээр бол одоо Персийн хан хочтой Алиреза Бернвандын талаар ярихаар бэлдсэн байна. Сайн байна уу? Пипбэкээс ирж байна. Таны захиалах хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box үлдээчихв. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24 хаяг. За Алиреза Бернвандын хувьд бол Ираны Хорамабад гэж одоо нутагт бол өссөн ер нь бол юм хатуу ширүүн цаг агаартай уулархаг юм газарт бол Күрд гаралтай нүүдэлчин айлын хүү болж өссөн. Тэгээд хүүхэд байхдаа бол одоо юм нүүдэлчин айл тэгээд бас одоо тосгонлоо бас ойрхон байнга явдаг те ийм амьдралтай бол байсан хонь хариулдаг ийм хонь хариулж бол өссөн. Тэгээд том тал уулархаг юм одоо холилдсон юм байгальтай газар өссөн. Тэгээд хүүхэд байхдаа бол одоо энэ найзуудтайгаа цагийг явуулах гэж бас та хэд маань бол баг надаас илүү мэдэндээ одоо хонь хариулахыг бол би бол ямар хонь хариулж үзсэн биш. Гэтэ мэдээ сонсож байгаа ойрхон амьдардаг хүн чинь мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд цаг явуулна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Цаг өнгөрөх нэгцөх гэдэг тийм ээ. Тэгээд найзуудтайгаа том тал дээр бол дал паран гэдэг тоглоом тоглодог байсан юм байна. Яг үндсэн цөмдөө юу вэ гэхээр том чулууг хин хол шидгвэл юм байна л да. Тэгээд үндсэн цөм нь бол за ингээд өөрийн мэдлгүй одоо энийгээр ийм тоглоом тоглож өснө нь өөрт нь бол маш том хэрэг болж бол одоо юм нүсэр одоо юм том цээжтэй, том гартай, биеийн дээд хэсгийн одоо юм гайхалтай хүчтэй дээрээс нь орон зай мэдрэмж одоо юм супер босгот нь том суур нь болж исэн байт. За тэгээ өсвөр наснд хүрэхтэй бол одоо хөлбөмбөгт бол бүр үнэхээр донтчихсан байсан. Тэгээд ихэндээ давтлагч хийдэг байжгаад сүүлдээ хаалгач бол болсон. За тэгээд Мортеза гэдэг аав нь бол хөлбөмбөгийг бол эсэргүүц Алирезагийн хөлбөмбөг тоглохыг бол эсэргүүцдэг байсан. Маш хатуу хүн байсан. Өөрөөх нь одоо энэ нүүдэлчин амьдрал ахуйн бол ажиллаас бол одоо холдуулна гэж бол цагийн гарч болно гэж бол үздэг байсан. За тэгээд ерөөсөө хоорондоо зөрчилдөө болохгүй байсан хүүн одоо явж хөлбөмбөг тоглоод исэн гэсэн чинь аав нь бол эцсийн одоо аргаа барах гэх юм уу да тий. Аргаа барж бол одоо юу яасан? Ганц бейсэн бэлээ одоо хаалгачийн бэлээг нь урж хайчиж одоо байхгүй болгосон. За ингээд эндээс бол одоо Алиреза ямар шийдвэр гаргасан бэ гэхээр зоригтойгоор шийдвэр гаргаж бол гэрээсээ цухтаасан. За тэгээ гэрээсээ цухтаагаад автобусан сууж нийслэл хот болох Техран руу бол одоо явсан, очисон. Мэргэжлийн хөлбөмбөгч болох мөрөөдлөө хөөж Техран руу бол ганцаараа явсан, мөнгө байхгүй, таньдаг мэддэг хүн байхгүй. Одоо ямар ч одоо хамаатаас одоо юу ч байхгүй тийм ээ. Ийм бол одоо байдалтайгаар Техранд очисон. За тэгээд Техранд Бернванд Алиреза бол одоо очиод хүнд ядууралтай нүүр тулсан. Техраны захын дүүргүүдийн одоо энэ маш хүнд ядуурлуудыг одоо өөрийн биеэр бол мэдэрч бас үзэж бол харсан. За тэгээд өөрөө маш олон сар бол одоо энэ замын хажууд энэ даав мав, нэгэн даав мав юм нөмөрж бол одоо унтаж хонж исэн. За тэгээд зүгээр нэг бас нэг газар байгаагүй Нафт Техран гэж бол хөлбөмбөгийн клубын одоо байрлалын гадаа бол хөөх юм хэсэг бол байсан. Тэгээд одоо би хамт бэлтгэл хийхийг гуйж хичээж те зарим нэг удаадаа бас хамт бэлтгэл хийж мэгээд ингээл бол байж идэг байсан. За тэгээд хажуугаар өнгөрж байгаа хүмүүс бол муухагаар хэлэхэд одоо гуйлгачнал гэдэг те бид нартай гэхдээ яг гудамжинд амьдардаг одоо гэр оронгүй хүмүүстэй адилханаар бол одоо Алирезагийн хажууд бол одоо зоос тавьж мавж бас өнгөрдөг байсан. За тэгээд одоо нөө бэлтгэл мэдээж хийхин тулд энэ хүн ч бас хоол унд бас идэх ёстой. За тэгээд амьд явахын тулд бас байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас одоо мөнгө олох хэрэгтэй болсон. За тэгээд бэлтгэлээ ингээ хажуугаар нь одоо байгаа боломжит цагаараа бол одоо араасаа маш олон одоо маш бага цалинтай ажлууд хийж гисэн. Машин угаалгын газар дугуй машин цэвэрлэж исэн. За гудамжинд бол гудамж шүүрдэх ажил хийж исэн байгаа. Хувцсны үйлдвэрт ажиллаж исэн байгаа шүн. За тэгээд одоо түргэн хоолны газар бол одоо галтгоонд аяг тавг угаагчаар бас ажиллаж исэн. За тэгээ өөрөө бол ийм метр 95 өндөртэй маш одоо реакцаатай ийм тоглогч байсан учраас бол хэд удаа бэлтгэл хийж байгаад бол Нафт Техраны академийн дасгалжуулагчид бол одоо бэлтгэлийн гэрээ түн санал болгож бол бэлтгэлийн гэрээс. За тэгээд одоо ийм төрөлхийн бас авьяастай мундаг рефлекстэй. За дээрэс нь одоо нөгөө чулуун болоо шидэж жижиг тосгонд байхдаа цемент мэмэдэн дээр үсэрч тоглож хааж мааж ингэж тогсоор байгаад бол зүлгэн дээр үсэрч хаах мах бол үнэндээ сонирн биш болсон байсан. Тэгээд дээдлийн гарын хүч, тэжний хүч бол одоо мэдэгдэхүйц юм бол байсан. Дээрээс нь метр 95 өндөр те. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows.
За ингээ 2011 он гэхэд 19 наар сүрчгсэн нафт Техраны бол одоо гарааны хаалгач бол болцсон байсан 19-наас сүрхтэй. За тэгээд нафт Техран бол одоо дээд лигийн тогтмол сайн тоглолдог те ийм дундаж сайн баг байдаг шүү дээ. Тийм баг бол ер нь бас болох процессд орсон байсан нафт Техран тэр үед ч гэсэн Алиреза бас тоглож бол таарсан. За тэгээд нөгөө үндэсний бусад том багуудын бол скаутуудын анхаарлыг бас татсан. За тэгээд туд хөдөлгөөн бол одоо Ираны хөлбөмбөгийн хамгийн том клуб, домогт клуб болох Persepolis клубуд бол очиж одоо эргэлзээгүй номер 1 нь болж одоо тэгээд зөвхөн Ираны одоо номер 1 клубын гарааны хаалгач болохгүйгээр эн чи одоо цаашаа төв рүү дамжих те төв магадгүй дэлхий рүү дамжих юм том гарцсан бол болсон байнамаа. За тэгээд нөгөө олон жил хүүхд байхаас чулуу шидэж өссөн юм чи одоо хамгийн том одоо зэвсэг нь болсон юу вэ гэхээр түүний гар. Тэгээ нэг сонирхолтой юм яасан гэхээр хин болвол одоо Алиреза бол гар нь буюу одоо бөмбөг савлттай шууд араас хаалгач бөмбөг савдаг. Тэр савлт нь бол одоо Persepolis клубын за Яванда Ираны шгшээ багийн хамгийн супер сөрөг довтлооны зэвсэг болсон. 2016 оны 10 сарын 11-нд 2018 оны дэлхийн аварга шалралт тэмцээний урдсан шатны тоглолтод Өмнөд Солонгосын эсрэг Ираны төлөө тоглож байсан тоглолтод бол одоо Өмнөд Солонгосын довтлоо дуусаад Берн Ванд бөмбөг барьж аваад яг одоо 16-ын шугамныхаа тэндээс одоо урагшаага бөмбөг сөрөг довтлоо савсан. За тэр савсан бөмбөг нь 61 м явсан, ниссэн. За ингээд Ираны довтлогч Вахид Амиригийн зам дээр өстэй яг төгс буусан. За тэгээ энэ одоо гараараа савсан дамжуултыг бол Гиннесийн одоо рекордод бол хөлбөмбөгийн түүхэнд мэрэгжлийн хөлбөмбөгийн түүхэнд гараараа савсан хамгийн хол одоо явсан бөмбөг гэж бол үдсэн байдаг. За тэгээд дараа нь бол одоо Persepolis клубэд тоглож байхдаа бол 2019 оны 4 сарын 17-нд бол одоо drop kick буюу бөмбөг барьж агаад унгаагаа цөлөх байдаг шүү дээ, тийм. Яг энэ цөлөлтийг бол хийж 78 м цөлсөн. За энэ цөлөлт нь бол одоо бас мэрэгжлийн хөлбөмбөгийн түүхэнд бол дээд рекорд бол болж исэн байдгийн байна. За ингээд одоо хоёрч Гиннесийн рекордыг тогтоосон хаалгачийн хувьд бол одоо сонирхолтой довтлоондоо одоо хэрэгтэй. Сонирхолтой бусад хаалгачдад ихэнхдээ байдаггүй юм өөрөөрөө давуу талтай бол хаалгач болсон байсан. За 2018 оны дэлхийн аварга шалралт тэмцээнд Иран орсон хэсгийн шатанда Португалтай уучаа таарсан сүүлчийн тоглолт байсан. За энэ тоглолтоос үр дүн авч иж хэсгээсээ гарах хэрэгтэй байсан. За тэгээ энэ тоглолтод бол одоо Португал нэг тигээ харьцаатай хожиж ихэлсэн. Нэг голыг бол Quaresma одоо Trivela буюу баруун хөлийнхаа гадраар одоо зүүн жигүүрээс уучлаарай баруун жигүүрээс Берн Ванди баруун жигүүр одоо баруун дээр бол оруулж гайхалтайг бол 2018 оны дэлхийн аваргын хамгийн гайхалтай нэг голуудыг бол оруулж ирсэн. Тэгээ энэ дээр бол Алиреза Берн Ванд үнэхээр юу хийх боломжгүй юм супер гол орсон. За ингээд нэгтиг болсон. За тэгээд Кристиано Роналдо тургуулийн талбараа орж ирээд хамгаалагч унгаагаад тургуулийн цогц заасан. За тэгээд тэр тургуулийн цогцлыг Алиреза Берн Ванд амжилттай хааж нэгтиг хിവэрнүүлдээсэн. Мэдээж карьерийнхаа хувьд бол дөнгөж 33 настай байсан Кристиано Роналдогийн пенальтыг дэлхийн аваргын шалруулах тэмцээнд хаана гэдэг бол мэдээж гайхамшиг шүү дээ, тий. Яг бөмбөгөө хаачаад дээрээ тврээ твчихдаа өстө бараг л нулимсаа барьсан байх таа гэж бол одоо хаамагламар юм төгсгөл бол одоо харагдаж байсан. За тэгээд тэр тоглолтод бол хожихыг хичээж нилээн одоо зүтгэж гой тоглолтыг хийх гэж үтсэн боловч одоо эцсийн үр дүнд арай бараагүй. Тэгээд харамсалтай нь бол хэсгээс умалдарсан байдаг. За 2022 онд Иран дэлхийн аваргад ороход бол Америкийн нэгдсэн улс, Англи болон Уэльстэй нэг хэсэгт орсон. Тэгээд эхний тоглолтод дөнгөж тоглолтын тооны харьцаа тэг байхад баруун зүгээрээс Английн шгшөөг довтлогоо явуулаад хөндлөн дамжуулалт явахад бол бөмбөг тасах гэж үсэрж байгаад өөрийн багийн хамгаалагчтайгаа мөргөлдөөд тархины дөргөлт авч бол дөнгөж 20 дахь минутын дараа сэлгээгээр суусан байдаг. Тэгээд харамсалтай нь Алиреза Берн Вандын тэмцээн болвол ингээд дуусаж Хосейни гэж хаалгач 22 онд бол дэлхийн аваргыг тоглож дуусгасан байдаг. За ингээ 22 онд тоглож чадаагүй Алиреза Берн Ванд бол энэ жилийн дэлхийн аварга шалралт тэмцээнд 33 настай туршлагатай хаалгач болсон болол ирсэн. За одоо бол одоо Tractor SC гэж клубтэй бол тоглож байгаа нутгийнхаа. За тэгээд Английн эсрэг хийсэн тоглолтод одоо чадаагүй зүйлээ гэмтсэн байсан те. Тэр одоо харамсалтай зүйлээ нөхөн гэж бодол зорж ирсэн. За тэгээд энэ жилийн дэлхийн аваргын хэсгийн шатны 6 сарын 21-нд болсон одоо Софа зингэлтэд болсон Бэлэгтэй хийсэн тоглолтод бол одоо гайхалтай тоглолтыг бол Алиреза Берн Ванд үзүүлсэн. За энэ бол одоо хэсгийн G хэсгийн 2 дахь тоглолт байсан. Эхний тоглолтод Шинзландтай 2-2-оор хожигдож явж байгаа тэнцвүүлж оноо авчихсан байсан. За тэгээ Бэлэгтэй хийсэн тоглолтод бол Бэлэг 23 удаа зохилтыг гүйцэтгсэн 7 одоо гайхалтай хаалтыг Алиреза Берн Ванд хийж 85 дахь минутанд бол одоо Максим Декоприйн хожлын байж болохоор маш том одоо боломжийг бол зогсоож хитгийн харьцаатай тэнцэж оноо авсан. За ингээд энэ тоглолтын бол одоо шилдэг тоглогчоор бол нэрлэгдсэн. За тэгээд хэсгийн одоо сүүлчийн тоглолтод
Египттэй болоос 1-1-ээр бас тэнцсэн. За ингээд Иран болоос энэ тэмцээнд 3 гол оруулж 3 гол алдаж 3 тэнцсэн ч гэсэн нэг ч хожигдоогүй ч гэсэн харамсалтай нь болоос одоо хэсгийн шатнаас мултарсан энэ дэлхийн аваргаас тэгээд бас харамсалтай. Гэхдээ одоо Алиреза Бернманд болоос одоо өөрийгөө үнэхээр мундаг хаалгач юм аа гэдгээ одоо 3 дахь дэлхийн аваргатаа орж харуулсан. Хэдийгээр 2 дахь дэлхийн аваргатаа тухтаад 20 минут тогсон ч гэсэн. За тэгээд Алиреза Бернмандын хувьд бол одоо Персийн хогийн Pro League гэж тий Ираны дээдлэгтэй болол Persepolis клубтэйгээ 6 удаа, Tractor клубтэй 1 удаад нийтээ ингээд 7 удаа төрүүлжсэн. Ираны одоо супер цомд 2 клубээс нийлээ 5 удаа төрүүлж байсан. 18 онд Азийн аваргуудын лигийн финалд Persepolis клубтэйгээ шалгараад болол одоо Японы Kashima Antlers бол одоо хожигдож бол байсан. Ийм одоо сайн хаалгач бол байна. Тэгээд $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. бид нар шиг бас одоо нүүдэлчин гаралтай нүүдэлчин амьдралтай өссөн энэ хаалгач бол бас дэлхийн хэмжээнд дээр өөрийгөө үнэхээр гайхуулж дэлхийн аваргын тоглолтод болоо шилдэг тоглогчор бас энэ жил нэрлэгдээд амжсан ийм хаалгачийн түүх байлаа. За ингээ өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. 48 түүх цуврал маань үргэлжилсээр байна. За тэгээ ерөнхий ивент тэтгэгчид MCS Coca-Cola болон Freshpack Pickpack-ийн хамт олондоо маш их баярлалаа. За тэгээ дараагийн дугаар бол бас нэгэн гоё хаалгачтай одоо түүх буюу Cabo Verde байгаа.